Бүгд найрамдах Солонгос улсад Монгол улсын 56 мянган гаруй иргэн ажилд амьдарч байгаа. За өдөр бүр бүгд найрамдах Солонгос улсыг зорж амьдралаа дээшлүүлэхийг хүссэн иргэд ажлын төлөө зорьдог. За мөн түншлэн сүүлийн жилүүдэд иргэд одоо аяллийн визээр зорчиж ирэх болсон. Гэтэл иргэд визээ аваад тухайн улсын хил дээр очиход ямар ч шалтгаангүйгээр буцаадаг асуудал удаа дараа гарсаар байна. Тэнд Монгол улсыг төлөөлсөн элчин сайдын яам бага боловч иргэдийнхээ эрх ашигын төлөө нэг хуруугаж хөдлөхгүй байна гэсэн гомдлыг иргэд хэлж байгаа юм. Надтай хамт тухайн онгоцоор явсан нийт 8 иргэнийг бидний бүгдийг хойдлын өрөөр оруулсан. Тэгээд тэнд ямар ч орчуулагч байхгүй, биднийг хамгаалагч хинч байхгүй, хинт хандгааж мэдхгүй бид нар тухайн нөхцөл байдалтай бараг 3-4 цаг болцсны дараа тэр нөгөө хойдлын одоо хорих өрөө гэдэг саатуулах өрөөр нь орсон байгаа. Тухайн үед бол яг надад ямар гомдол зүйл өчрүүлсэн мө гэхээр миний утсыг зөвшөөрлгүй одоо гараа дээрээс яг булаагаад аваа явсан. За тэгтээ 20 орчим минут болсон. За түүний дараа надаас нэлээд олон асуулт асуусан. Би бүгдэнд нь хариулсан. Би шаардлагатай өөрөөс шаардлагатай бүх юм үзүүлсэн. Тэгснээс сүүлдээ бүр миний цүнхэн байгаа мөнгийг тоолж үзсэн. Тэгснээ дансыг чинь шалгаж үзэн гэсэн. Тэгээ би шалгаж болно. Би танад аялагч байгаа. Миний мөнгийг хэдэн төгрөг байгааг шалгах гэж хэлсэн. Тэгээд энэчээс 8 хүн буцахдаа би ямар шаардлагаар буцаж байгаа юм бэ гэдгээ хинч мэдчих чадахгүйсэн. Гэхдээ ямар шаардлагаар буцнаа мэдчихэд ядаж буцъя л да, Монгол улс руугаа явъя л да гэдгээд хинч мэдтгүү. Тэгээд юу авъя? Бид нар орчуулагч авъя тий. Та нарын хүний эрхийг чөчөөд байгаа бид нар орчуулагч аммаар нэхэр орчуулагч өгөхгүй. За бүр ингээд хагас дуу англиар ярьж байгаа тоохгүй. За Google Translate ашиглаад саналаа илэрхээр тоохгүй. Зөвхөн л өөртөөхөө ямиг ингээд өөртөө талаас нөгөө зөв байх юм бол тэр л ингээд гүрэлждэг ийм харагдсан. Тэгээд дандаа юм өндөр настай хүмүүс эсвэл хүүхдтэй одоо нэлх хүүхдтэй эмэгтэйчүүдийг оруулдаг юм лээ. Тэнд 2 настай хүүхд байсан. Шүнжэнгөө зайл уйлж хонсон. Учир нь яагаад уйлсан бэ гэсэн чинь хоол байхгүй. Тэгээ биднийг ээжтэй зөвхөн гар тийштэй л оруулдаг. Тэр гар тийштэй хитэн цагч байж ч болно. За тэгээ би бол 2006 онд яг Солонгос одоос бараг 10-20 жилийн өмнө штэ би Солонгос улсыг бас зорчиж яг тэр хил дээр Инчоны буудал дээрээс буцаж исэн хүн байхгүй юу. Би залуу настай байсан одоо тэгээ бас л ингээл ажил хөдөлмөр хийж байгаа хэд гурван төгрөгөө цуглуулаад тухайн оронд бас зорчиж үзье, аялж үзье гэл явж исэн. Тэгээд ингээд буцаж ирж исэн юм хохирогч байгаа. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд ягаад Монгол улс яг энэ хിവэрээ эрэгт хохирсоор байгаа юм бэ? Яагаад өдөр тутамд энэ олон одоо ингээд мөнгөний сүлжээ шиг олон энэ байгууллагууд дамжин ажиллаж иргэдээс мөнгө татан төвлөрүүлж те бараг энэ Солонгосын элчин сайдын яам Монголоос санхүүжээд байгаа юм шиг ийм хэлбэр агуулга явсаар байгаа юм бэ? Яагаад үүн дээр манай төр засаг арга хэмжээ авахгүй зүгээр иргэд ингээд гомдлох төдий өнгөрөөд байгаа юм бэ? Үнэхээр нэг хэлээр нэвтрүүлэхгүй тэр виза өгөхгүй байх хэрэгтэй. Шаардлага өндөрлөх хэрэгтэй мэдгүй те ямар ч гэсэн иргэдэг хохироож болохгүй. Тэр Монгол улсын иргэд чинь тухайн улс руу очиод ирэх очих билетээ захиалчж байна. Мөнгө төгрөгөө зээл аваад явж байна. Өчнөө одоо хувийн усгалын асуудлуудаа зохицуулаад явхад хил дээрээс нь очиж буцаачж байна. За буцааж байгаа шалтгаануудыг бол мэдээж тодорхой хүндэтгэн үзэх одоо тодорхой шалтгаан байхыг үгүйсэхгүй тийм ээ. Өмнө нь визийн зөрчилтэй байсан. Эсвэл одоо үнэхээр тэр улсын тавих ёстой шаардлагыг одоо давахгүй байгаа байхыг үгүйсэхгүй. Гэхдээ үнэхээр субъектив хандлагууд байгаад байгаамаа. Ер нь ямар ч улсад одоо хүмүүс хилэндээ зарчхад хизээ хэний гар утсыг хурааж аваад кодыг аваад тайлуулаад бүх одоо доторх зургуудыг үзээд энэ ямар өчтөн тэр ямар өчтөн гэд эрүүдийн шүүж байгаа юм шиг асуудалд хандж байгаа юм бэ. Өнөөдөр энэ асуудал өртөөгөө хүмүүст бол энэ асуудал хоол санагдаж байгаамаа. Би энэ асуудлыг одоо яг 6 сар яг ном журмынхан дагуу хууль дөрмийнхэн дагуу хандах ёстой бүхий л байгууллагад хандлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт би хүний эрхийн комиссийн гишүүн Нарантуяа гишүүн дээр дахин очсон. Хүний эрхийн комиссийн дарга дээр дахин очсон. Ер нь одоо иргэдийнхээ бүх гомдлыг одоо нэгтгэж агаад олон улсын хүний байгууллагад хандъя. Энэ олон улсын эрхийн үүднээс энэ асуудал хандах ёстой юм аа.